Дараагийн мэдээлэл багш нарын цалингийн бүх төрлийн нэмэгдэл 5 дугаар сарын 1-ээс нэмэгдсэн цалингаас тооцогдож эхэлсэн. За ингэснээр багш нарын гар дээр авах цалин бодитоор нэмэгдэж чаджээ. Тухайлх юм бол Багангийн багш Отгонбат оны өмнө 1 сая 400 мянган төгрөгийн үндсэн цалин, за нэмэгдэлтэйгээ 1.8 сая төгрөгийн цалин гар дээр авдаг байсан байна. За харин цалин 50% нэмэгдсэн цалингаас 6 төрлийн нэмэгдлээ тооцоолон авснаар энэ сар 3 сая орчим төгрөгийн цалин авснаар бодит өөрчлөлт мэдрэгдсэн болохоо хуваалцлаа. 75 дугаар сургуулийн Багангийн багш Отгонбат боловсролын салбарт 11 дахь жилдээ ажиллаж байна. Анх 2025 оны намар ажилд ороход тэрээр 535 мянган төгрөгийн үндсэн цалингаас 485 мянган төгрөгийг гар дээр авдаг байжээ. За ингээд 700 мянга, 1 сая 400 мянга зэрэгээр өссөн байна. Зарим оны өмнө багш нар цалин үлсөө нэмэгдүүлэхийг шаардаж жагсаал суулт зохион байгуулснаар тэдний цалинг 2026 онд үе шаттайгаар 3.5 сая болгохоор шийдвэрлэсэн. За гэвч он гараад багш нарын цалин 50% нэмэгдсэн ч зарим төрлийн нэмэгдэл өмнөх цалингаас тооцогдсон байсан нь бодит нэмэгдэл болж чадаагүй маа. Зарим энэ сараас нэмэгдсэн цалингаас тооцсноор багш нарын цалин бодитоор нэмэгдсэн үр дүн гарсан байна. За миний хувьд болохоор нөгөө нэг тусгай хэрэгцээт боловсролын одоо 2 сурагч байдаг. Тэрний 20%, за тэгээд тэр маань орж ирээд миний яг гар дээр сая нөгөө бүхс мөнгө 2 сая 300 орж ирсэн байхгүй. Мэдээж би бүр нөгөө урд нь нөгөө нэг сар ажиллаад авч ирсэн цалингаа бүхс мөнгөн дээрээ авчих штэ тий. Тэгэхээр мэдээж миний цалин нэг 3 сая 100 байгаа байхгүй. Ер нь яг ингээд нөгөө аванс 800 нэмэхээр. Тэгэхээр бидний хувьд цалин нэмэгдсэн бүр эрс мэдэгдэж байгаа. Отгонбат багшийн хувьд үндсэн цалин дээр 6 төрлийн нэмэгдэл авдаг. Өмнө нь түүний төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, зэргийн нэмэгдэл, гүйцэтгэлийн үнэлгээний нэмэгдэл нь өмнөх 1.4 сая төгрөгийн цалингаас тооцогдож байжээ. Зарим энэ сараас нэмэгдсэн цалингаас тооцож эхэлсэн байна. Тэг яг бид нөгөө нэг бас нөгөө нэг багш нарынхаа өрөөнд суугаад ярьж ирсэн байхгүй нөгөө нэг хүй цалин хэд буу гэд тэгсэн чинь нөгөө мэдээж нөгөө нэг сар авах цалингаа ингээд бүхэл бүтэн яг сарынхаа төгсгөлд авсан байсан байхгүй бүгд 2 саяас дээш авсан байсан. Тэгэхээр нөгөө нэг бид нар ингээд инээдэн болгоод ярьсан. За нөгөө хүсээд ийсэн юу чинь $1000 ингээд авч хэлж байгаа юм байна штэ гэд. Ер нь бол тэгээд энэ хэрээрээ яг багш мэргэжлийг эзэмсгэж байгаа одоо ер нь багшаар ажиллах ажлыг гэсэн одоо хүүхдүүдийн тоо маань бас нэмэгдэх байх гэж бодож байна. Мэдээж одоо улс орны хувьд одоо хамгийн чухал юм нь одоо боловсрал байдаг шүү дээ тий. Тэгэхээр одоо ер нь багш мэргэжлээр суралцах сурагчдын тоо, оюутан залуусын тоо ихсэх байхаа гэж би бодож байгаа. Отгонбат багш цалин нэмэгдсэн тул цаашид хуримтлал бий болгох, за түүгээрээ хэлний мэдлэгээ сайжруулах зэрэгт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа хэлж байлаа. За энэ мэтээр багш нарын цалин үлс нэмэгдснээр ажиллах сэтгэл ханамж, өөрсдийгөө хөгжүүлэх, цаашлаад боловсролын чанар үр дүнд эерэг өөрчлөлт гарах боломж баг багаар бүрдэж байгаа нь сайрах юм аа.